Хөлбөртөө иргэн тавтаа морины удагчтай удагч та бүхэнд улс их орон өрнсөн гол явдлын мэдээллийг фокус телевизэдийн мэдээний тайм онцлон хүргэж байна. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих орлогын албан дотроос чөлөөлөх тухай хуулийг засгийн газар болон сөрөг хүчний зүгээс нэг удаатай 2 салаа замтаа төсөл өргөн барьсан. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийн орлогын албан дотрын 199%-ийг эргүүлэн өгдөг бай гэсэн бол сөрөг хүчний зүгээс 1% татвар авдаг байх талаар оруулж ирсэн юм а. Үүнд намууд зөрчилдөөнд хандаж байгаа тул иргэдээс санал асуулга авъя гэсэн санал дээр тогтсон байна. Монгол улсад яг татврын бүртгэлтэй 90 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа. За эндээс яг байнга одоо татвараа төлж татврын байгууллагатай харьцаж байгаа одоо байгууллага гэх юм бол 40 орчим мянган аж ахуйн нэгж байж байгаа. Тэгэхээр 40 орчим мянган аж ахуйн нэгжийн яг хэдэн өнөөдөр нөгөө жижиг дунд үйлдвэрлэгч байна вэ гэхээр яг 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгаа энэ аж ахуйн нэгжүүд бол үндсэндээ энэ 40 гаруй мянган аж ахуйн нэгж чинь 80 орчим хувь нь байгаа хгүй. 80 орчим 32 мянга орчим гэсэн үг шүү дээ аж ахуйн нэгж ингээд татвартай харьцаж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ жижиг аж ахуйн нэгжүүд дээр өнөөдөр орлогын албан татвар төлөхөөс гадна нөөтийн албан татвар төлдөг. Тэгэхээр яг Монгол Ардын намын гишүүдийн өргөн барьсан энэ одоо хуулийн төслөөр бол бид нар одоо орлогын албан татвар бол 10% байгаа. 10%-ээс 1% болгоё гэсэн ийм санал тавьж байгаа. Засгийн газраас өргөн барьсан хууль дээр болохоор нөгөө 10% татвараа төлчих төлсний чинь дараа 90% одоо хөнгөлт үзүүлье. Нөгөө буцаан олголт хийе гэсэн ийм зүйл хэлж байгаа байхгүй. Тэгэхээр уул нь зарчмын хувьд бол нэг одоо 10% дээр 90% хөнгөлт өгөхөд 1%, одоогийн байгаа 10% 1% болох энэ төр зарчмын хувьд ажиллах юм байна. Бид нар яг аж ахуйн нэгж дээр хэрв энэ 10%-аар татвар аваад тэгээ 90% одоо буцаан олголт хийнэ гэдэг бол маш их хүндрэл чирэгдэл юу давчирнаа. Тийм ээ. Одоогийн нөөт төлж байгаа аж ахуйн нэгж бол 10 сая төгрөгнөөс дээш борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд бол нөөт төлөгч болдог. Гэтэл нөөтийн одоо татвартай харьцаад нөгөө харилцагчаас нөөт аваад татвар дээр суудхан тооцоолт хийгээд ингээд нөөтийн буцаан авалт хийхэд бол аж ахуйн нэгждэр бол маш их хүндрэл гардаг шүү дээ. Одоо юу гэдэг аж ахуйн нэгжүүд юунаас гаднаас тоног хөрөмжүүд импортлоод ороод ирэхэд урьдчилаад гайлынхаа татварыг төлчдөг тийм ээ. Гэтэл эргээд нөгөө хэрэглэгчээс авсан нөөтөө татвар дээр очиод одоо суудхан тооцоол хийх дээр бол маш их хүндрэлүүд гардаг. Яг энэтэй адилханаар нэгэнт зарчмын хувьд бол адилхан байхгүй. 10% дээр 90% хөнгөлт өгөх нэг одоо байгаа 10% нэг болгочихд бол 1% болгож байгаа. Зарчмын заавалцгүй ийм 1% болохыг л хүсэж байгаа юм бол энэ дээр заавалцгүй тийм олон давхтаад чирэгдэл татварын байгууллага гэдэг юм уу, гайлын байгууллагуудын төрийн олон байгууллагуудаас одоо энэ чинь янз бүрийн тодорхойлолтууд авах ийм шаардлагууд үүснэ тийм ээ. Тэгээд ингээд цаг алдалгүйгээр ард дээр гэдэг юм бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдээ ингэж их хүндрэл учруулах шаардлага байгаа мó. Нэг ойлголттой болгоч 1%, 10%, 1% болгоч гэсэн ийм л хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр эдийн засгийн хямрал болж байна тийм ээ. Олон аж ахуйн нэгжүүд бизнесээ хомж байна. Олон аж ахуйн нэгжүүд өнөөдөр одоо олон ажлын байраа хадгалж үлдэх гэж одоо үнэхээр маш их зүдэрч байгаа шүү дээ тийм ээ. Маш их том ачаал энэ баялаг бүтээгч нар төр байж байгаа. Тийм учраас энэ орлогын албан татварыг 1.54-ийн борлуулалттай аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1% болгох мөн нөөтийг одоо 50 байна уу 200 сая төгрөгийн босготой болох уу гэдэг энэ хуулиудыг бол даруйхан батлах хэрэгтэй гэж байна. За 3 дугаарт нь бол бас энэ татварын хуулийн шинжилттэй холбогдуулаад ер нь энэ жижиг аж ахуйн нэгжүүд улирал бүхэн татварын албатай харьцаж татварын тайлан баланс гаргадаг энэ явдлыг бас болиулах хэрэгтэй гэж би бодож байгаа. Тийм учраас энэ хуулиудыг бол даруйхан одоо батлах хэрэгтэй гэсэн юм байр суурьтай. Улсын хурлын нэр хүчтэй гишүүдээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиуд 1% орлогын албан татварын хуультай болъё гэдэг хууль өргөн барьж байна. Нэгэснээ уул уурхай, өөрийн төлбөр, арх тамхи, нийтийн бизнесээс бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа борлуулалт аж ахуйн нэгжүүдийн 1% орлогын албан татварын хоримж хилжээ гэдэг ийм хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр улсын хурал дээр хилцэгдээд төсвийн банк орноос хилцэгдэх нь шийдэгдэж байна. Энэ бол яг энэ эдийн засгийн хүндрэл хямралтай байгаа үед Монголын аж ахуйн нэгжүүд томоохон дэмжлэг болно гэж харж байгаа. Нэгэснээ өнөөдөр бол энэ аж ахуйн нэгжүүд болтоо аж ахуйн нэгжийн орлогын дотор 10% төлж байгаа. Ингээд хэрвээ 9%-аар буурах юм бол тэр аж ахуйн нэгжид жилдээ нэг 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлт, татварын хөнгөлт тэр хүмүүс очно гэсэн үг. Нэгэснээ энд бол нийтдээ Монголд бүртгэлтэй байгаа 70 мянган аж ахуйн нэгжийн 41 мянган аж ахуйн нэгж энэ хүрээнд хамрагдана. Энэ бол эргээд аж ахуйн нэгжүүд дээр ирж байгаа дарамт буурахын зэрэгцээ төрийн байгууллагын ялангуяа татварын байгууллагын ажлын ачаал эрс багасна. Өнөөдөр Монгол улсад татвар төлж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийг 3% нь нийт аж ахуйн нэгжийн борлуулалтын одоо татварын 85-аас 87%-ийг жилд бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ жижиг аж ахуйн нэгжүүдтэй бол маш их одоо бас цаг зарцуулж татварын байгууллага ачаал авч байгаа. Энийг багасгана. За улсын хурал дээр бас
засгийн газраас энэ 10% татрыг 90% буцаа олголт хийдэг болъё гэсэн хуулийн төсөл явж байгаа. Тэгээ энэ хуулийн төслөөс ялгаатай нь бол энэ хууль хоёрын ялгаа нь бол төрийн хүн сурталчилсан асуудал байна. Нэгэснээ 90%-ийг 10% татвар олгож байгаагийн 90% буцаа олголт хийнэ гэдэг бол яг улстай орж байгаа мөнгөний хувьд бол эргээд 1% гэсэн үг. Энэ нь бол өнөөдөр заавал ингээд аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө мөнгө татаж аваад тэгээд тэрийг жилийн эцэст тайлан тооцоог нь авч тэр хүмүүсийн мөнгийг улс эргэлдүүлж байгаа төсөвтөр тэгээд дараа нь жилийн дараа буцааж тэр хүмүүст байхын бичиг цаас бүрдүүлж иж эргэж авдаг ийм хүндрэл учруулад яг хөө энэний цаана бол татварын байгууллагыг заасан, төрийн байгууллагыг заасан, хүн зуртал энийг заасан бас асуудлууд авилгал хэлэх хөл үүсэх энэ нүх гарчихгүй гэж айж байгаа. Тэр утгаараа бол энэ аж ахуйн нэгж орлон татрын хуулийг шууд 1% татрын орчинтой болгочих. Ингэх юм бол Монгол улс бол жижиг дунд бизнес эрхэлж байгаа, өөрийнхөө амжиргааг авч явж байгаа, төрд ирж байгаа ачааллыг өөрсдөө авч өөрийнхөө амьдралын төлөө зүтгэж байгаа энэ хүмүүстээр бол маш том дэмжлэг үзүүлэх юм байна л гэж харж байна. Улс орнд ийм тогтолцоо байдаг. Эдийн засаг таар үед жижиг дунд үйлдвэрлэгчтэй дэмждэг. Тэгэхээр хувь хөдөлгөөн гэсэн үг үү те. Тэгээд нөгөө талд нь юу байж юм гэхээр жижиг дунд аж ахуйн нэгж бол тайлангаа байн гаргадаг, хариуцлагатай байдаг. Нөгөө талаас тэр аж ахуйнаас өсөж тарних би боломж бас бүрддэг. Тэгээд жижиг дунд үйлдвэрийн хэрэгцсэн орчны тухайд бол би анхны хуулийг сарлж батлуулж ирсэн л та. Тийм учраас нэлээд сайн хууль болсон. Одоо орчлоос хэрэгцээд яваад байгаа. Мэдээж боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Тэр 1.5 жилийн борлуулалтын орлого 1.5 гэдэг нь бол одоогийн жижиг дунд үйлдвэрийн тухай хуулинд байгаа. Жилийн борлуулалтын орлого юм байгаа. 3 үндсэн заалттай ажилтны тоо байгаа. Салбарын чиглэл байгаа үйлдвэр үйлчлэгээ худалдаа гэсэн ийм асуудал. Нөгөө гол одоо банкч гэдэг юм уу, мэдээллийн технологи ашигт мартамлын энэ салбарууд бол явдгаар явах хэрэгтэй. Энэ байрцтай байна. Яг хоо ер нь бол юу штэ төрийн нэгдүгээр зорилт бол иргэдээ ажилтаа байх юм шүү дээ. Тэгээ хоёрдугаар асуудал нь татвар шүү. Тэгээ. Гэхдээ татвар авах ёстой салбараас авахд бол хангалттай байгаа. Цааны жижиг дунд үйлдвэрлэгч нь ер нь л үйлчлэгээний салбар шүү дээ. Тэгэхээр манай өрийн зах зээл чигчдэг юм. Тийм учраас тэр хүмүүсийг дэмжих нэг чухал байгаа. Эдийн засгийн утгаараа бол тийм.